цагуурийн байгууллага байгуулагдсны түүхт 90 жилийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бидний урилгыг хүлээн авч хүндэтгэн ирсэн та бүхэндээ хамт олонныхоо нэрийн өмнөөс болон өөрийнхөө нэрийн өмнөөс баяр талархснаа илэрхийлье. Хинтээ аймагт ус цагуурийн байгууллага байгуулагдсны түүхт 90 жилийн арга хэмжээ ийхүү өндөр үдээ нээж өргөн төмнөө өр залан тэмдэглэх гэж байна. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье. Байгуулагдсны түүхт 90 жилийн өнөөдөр тохиож байна. Манай Хинтээ аймгийн ус цагуурийн байгууллагын эхлэл нь 1936 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсад байгуулагдсан хамгийн анхны 7 харуулын 7 станцын нэг болж байгуулагдсан ийм түүхтэй. Энэхүү сайхан 90 жилийн ойгоо манай Хинтээ аймгийн ус цагуурчид шинжилгээ мэдээлэл үйлчлэгээний өндөр амжилтаар угтаж мөн бүтээн байгуул санал санаачдаг захин технологийн шийдлүүдийг бас өөрсдийн үйл ажиллагаанд тусгасан ийм сайхан амжилтуудаар угтаж байна. Тэгээ хан аймагт байгуулагдсан 90 жилийн ойн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт жигчид төлөөлөгч удирдлагууд болон хан Хинтийн зон олон та бүхэндээ Хинтээ аймагт ус цагуурийн байгуулагдсны 90 жилийн ойн баярын мэнд хүргье. За хан Хинтийнхээ бүх цагуурчдад Хинтийн цагуур байгуулагдсны 90 жилийн ойн халуун баярыг хүргье. Би Хинтийн Балжид дадал харуулын ажиглагч Намны сүрний бүхүүлэг гэдэхгүй байна. Би дадал суманд анх харуул байгуулагдахад 2003 оноос эхэлж тэнд харуулын ажиглагчаар ажиллаж байсан. Энэ хугацаанд ажил үйлстэй амжилт гаргаж миний бахархаж явд юм бол 2008 онд усны хүрээлэнгийн 40 жилийн ойд төлөөлөгчөөр дарга усны инженер инхцэгтэйг төлөөлөгчөөр оролцож тэнд Монголын алтан үеийнхэн усны аж ахуйн ус судлалын төвд ажиллаж байсан алтан үеийнхэнтэй танилцж байсанд бахархаж байдаг. Тэнд Магсаржав нацагд орж Даваа, Оюунбаатар, Хүрүүdag гэх мэтийн усны ахмад инженерүүдтэй уулзж байсан. Тэрнээс хойш би 2002 онд ажилд орж байхад би 53 настай байсан өгөө. Надыг голлгүй энэ сайхан хамт олонны дунд оруулж сургуулж хүмүүжүүлж ингэж надад ажил төрөлтэй болгож байсан чулуун инженер тэр инхцэг бус энэ хамт олондоо өнөө хүртэр би баярлж явдаг. Та нартай хойшлын чинь ажил амьдралд сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За би Балшар сумын Ахмад цагуурч цагаатах гэдэг юм байна. За энэ хамт олон энд дотор би 30 жил хааж явсандаа тойл их баяртай байдаг. Манай төвийн хамт олон бол нэгэрийн атгсан гар шиг сайхан санаа нийлсэн сайхан хамт олон байдаг. Манай Хинтээ аймгийн ус цагуурч газар нь болохоор улстай хамгийн түрүүн автомат станцаар бүрэн хангагдсан маш элэгцэг тийм бүтээлч ажилсаг хамт олонд ажиллаж байсандаа би тойлын баяртай байдаг. Би өөрийн хайна та хамт цуг
Нэгдүгээр энэ ус цагуурын байгууллагт 30 жил ажилласан. Миний охин аав ээж хоёрын ажлыг өвлөн авч одоо Дорнод аймагт ус цагуурын орчны шинжилгээний төвдний инженерээр ажиллаж байна. Тэгээ нийт ийм бахархалтай хамт олон ажиллаж амьдарч байсандаа би тойлын бахархалтай байгаагаа илэрхийлээд нийт ус цагуурчид, ахмад цагуурчид болон үе үеийн залуучуудаа ажлын өндөр амжилт, амьдралд нь эрүүл сайн сайхан бүхнийг хүсье өрөөж 90 жилийн баярын мэнд хүргэж байна. 아이막의 측정소는 대기환경 측정망으로 SO2, NO, CO, 오존 그리고 미세먼지와 초미세먼지가 설치되어 운영되고 있습니다. 이 모든 측정소들은 21개 아이막에 설치되어 있고 울란바토르 시에도 도시에도 설치되어 있습니다. 이 측정망을 설치하는 게 저희가 ODA 사업으로 진행하는 부분이었고 이 후속 사업으로 측정망뿐만 아니고 또 수질 측정망도 새로운 ODA 사업으로 준비를 하고 있습니다. 이런 모든 것들이 저는 몽골에 하루빨리 설치되어 몽골 국민의 건강과 안전한 삶을 영위하는 데 도움이 되길 바랍니다. Хинти аймагт болол агаарын чанарын хэмжих станцыг хоёрыг байрлуулж суурьлуулсан байгаа. Тэр нь бол тоосон зур болон агаарын чанарыг хэмжих станц байгаа. Тэгээд энээс цаашлаад бид нар энийг буцалтгүй тусламжаар бол Монгол улсад хэрэгжүүлсэн байгаа. Цаашлаад зөвхөн агаар биш усан дээр ч гэсэн хэрэгжүүлж хэмжилсэн станцуудыг байгуулад ирээдүйд Монгол хүмүүсийн эрүүл аюулгүй амьдрах орчны нөхцөлийг хангахыг маш их хүсэж байна. сайн байцгаана уу, сайн үжилгүй бүгдэнд нь энэ сайхан өдрийн мэндийг болон 90 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сая энэгүй танхимд орж ирээд сайхан нэг аяг гიშгэлж исэн хүн бүхний тэр дундаа одоо Монгол 8 настайгаас 80 настай хүн болгоны одоо бас мэдэх аяг буюу цэнхэр задаа аймаг одоо энэ аяа одоо Монголын Монгол телевизээр гიშгэлэхэд хүн бүхэн цагаагаарын мэдээ одоо явуулж байна. Цагаагаарын одоо мэдээгээр улс орноо ямар одоо нөхцөлтэй нартай байх нь хурдан байх нь гэдгийг одоо илэрхийлэх ийм сайхан аяа одоо гიშгэлж илээ. Тэгээд энийг бол одоо бүгд мэднэ. За одоо орчин цагт бол хамгийн одоо юм бүхнийг одоо хамгийн найдвартай хамгийн одоо үнэнч цагаагарыг илэрхийлэх ийм цаг үе болсон. Техник технологи за хүн хүчний одоо дэвшилтэд хөгжөлтөд боловсруулж одоо энэ байгаль цагаарыг одоо үнэнчээр илэрхийлж байдаг хамгийн одоо найдвартай илэрхийлдэг ийм цаг үе болсон. Энд ажилладаг одоо эрхэм хүмүүс та бүхэндээ ахин бас ойн баярын мэндийг хүргье. Энэхүү танхимд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, үе үеийн цагуурчид, эрдэмтэн судлаачид та бүхэндээ Хинти аймаг ус цагуур орчны шинжилгээний байгууллага үүсгэн байгуулагдсны түүх 90 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хинти аймгийн ус цагуур орчны шинжилгээний байгууллага нь
1936 онд Монголын анхны цагуурын долоон байгууллагын нэг болж байгуулагдсан төвдөө өнөөдөр тус байгууллага нь 15 сум, 3 тусган цагуурын 8 өртөө хөдөө аж ахуйн цагуур, ус судлал, агаарын чанарын 18 гаралтай болон өргөжин хэлж нийтдээ 79 албан агштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага нь ус цагуур орчны шинжилгээний хяналт, мэдээлэл үйлчилгээний ажлын дүнгээрээ жил бүр улсад тэргүүлэхийн зэрэгцээ улсын хэмжээнд анхны буюу 2018 онд цагуурын бүх өртөө харуул салбаруудын нарийн сайтай олон улсын жишг хэмжээнд ашиглаж буй автомат хэмжигч багжаа бүрэн хангаж дэлхийн цагуурын байгууллагын урайлах мөнгөн ус багжаас татгал цэгүүрийг биелүүлэн ажилласан хамгийн анхны аймаг болж байна. Цагаагаар зориулаар нөлөөлж хурд улс нэмэгдүүлэх экспертиз, ус судлал, уур амьсгал, хөдөө аж ахуйн цагуур, өргөссөн мэдээлэл, багж, хэмжил зүй, байгаль орчны шинжилгээний лаборатори зэрэг арга хэлцүүд нь улсдаа удаан дараа тэргүүлэн ажиллаж ноёрхон агал биендэр баян овоо хэрлэн баян мөх дархан жаргалтаан сэнхэр мандал сум хэрлэн баяуулгаан тусганы салбарууд нь улсын тэргүүний салбараар шалгарч хүүхэн сайхан амжилт үзүүлсэн аймаг нутгийн удирдлагын зүгээс баяр хүргье. Өнөөдрийн нэмгүй хөгжил дэвшлийн үнд суурийг тавьж мэдлэг туршлага хөдөлмөр зүтгэлтэй зориулсан Ахмад Усаар уурчид та бүхэндээ мөн аймаг нутгийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн үн талархал илэрхийлье. Өнөөдөр дэлхийн мэдээ хуурын цагдын өөрчлөлт, усны нөөцийн гомцлол, байгалийн амьсгалын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед ус цагуур орчны шинжилгээний байгууллагын үүрэг хариуцлага өөртөө хөрсөж илүү өсөн нэмэгдэж тус байгууллагын үнэн зөв шуурхай мэдээлэл нь зөвхөн цагуурын мэдээ бос хүн мартын аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжил, байгаль орчны хамгааллын чухал үндэс босоор байна. Аймаг нутгийн удирдлагын зүгээс сүүлийн жилүүд ус цагуур орчны шинжилгээний хяналт, байгууллагын техник технологи, тоног төхөөрөмж, шинжлэх салбар нэгжүүдийн асарлахгүй шуурхай үйл ажиллагааг хангах чиглэлээр жил бүр орон нутгийн төсвөөс 150-аас 300 сая төгрөгийн тогтмол хөрөнгө оруулалт хийж бүх талаар дэмжин хамтран ажиллаж байгаа билээ. Чингис хотод олон улсын хөрөнгө оруулалт салбарын яам агентлагийн дэмжлэгтэйгээр агаарын чанарын автомат станцыг байгуулан ашиглалтанд оруулж иргэдэд бодиттой цагийн мэдээллийг тогтмол хүргэж байна. Энэ онд агаарын чанарын хяналтын сүлжээг өргөжүүлэн дахин нэг цэгийг шинээр байгуулсан орчны шинжилгээний чадварыг бичүүлэх чухал ажлын нэг болсон. Эрхэм усаагчдаа та бүхэн бол байгалийн өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлээр судлаж хүн амтынхаа амнаас эд хөрөг аюулгүй байдлыг хамгаалах мөнхийн харуул зогсож буй ариун үнсийн эзэл билээ. Төрийн өмнө үлээсэн үнгээ амжилттай бөгөөд нэр төртөөр биелүүлж иймгүй түүхт байгаа ёслол төлөвлөлтөөр тэмдэглэж буй үеийн цагуурчид Ахмадууд та бүхэндээ баяр хүргэж ажил хөдөлмөрийн амжилт, эрүүл мэнд, сайн сайхан хүнийг хүсэн өрөё. Би 1976 оноос 2017 он хүртэл 4-10 жилийн цагуурын ажиглагчаас техник байцаагч, хөдөө аж ахуйн цагуурын инженерийн үүрэг гүйцэтгэгч зэрэг ажлыг хариуцлагатай албыг хашиж билээ. Ус цагуурын уурчдвал дэлхийг эмчилдэг, байгалийн зохицлтыг чагнаж байдаг эгэлгүй чухал хүмүүс юм шүү. Яг энэ мөчид сайхан албаараа оглон ажил амьдралын гарааг мөн чиглүүлж гисэн багш нар мөр зэрэгцэн явсан хамт олон найз нөхдөө бахарханд орсож сэтгэл маш их догдолж байна. Баярын өнөөдөр та бидний ажил амьдралын сайхан дутгал бүхэн сэргэж сэтгэл баясаад маш сайхан байна.
Амгалан залуу насны минь олон цалаа замын уулзуураас зөв замыг чиглүүлж амьдралын луужин болсон эрхэм хүмүүн бол Дотны анд лосон номын чулуун билээ. Ийм эрхэм андтайгаа нэгэн салбарт 40 гаруй жил хамт ажилласан минь үнэхээр их ховор хувь заяа юм да. Миний анд нөхөр ил чулуун ус цагуурын салбарт 44 жил ажиллахдаа 24 жилд нь албаны даргаар ажиллаж байгууллага хамт олноо өдөрдөн залж явсан бидний тулгуур баг нь манлайлагч минь байлаа. Түүний минь санаачилсан зохион бүтээсэн олон төхөөрөмжүүд нь өнөө хүртэл ашиглагдсаар техникийн шийдэл нь амьдрал дээр үр өгөөж өгсөөр байгаа нь сайн удирч төдийгүй инженерчлэлийн асар их авьяастай хүн байсныг харуулдгийг би бахархан дурсаж байна. Миний үе байгууллагада сенатор инженер жолооч хоёроос бусад бүх ажлыг хийсэн байдаг юм аа. Гомдол дарга ичнээтэй 2 сар ичнээдээ суралцахаар байгууллагын даргын үүргийг орлон гүйцэтгэж дарга болчихсон тууж явлаа. Ирээд үйлчлэгч, зөвлөгч, өвчтөе чөлөөтэй үед цэвэрлэгч, үйлчлэгч хийцэн л ажиллаж исэн цаг үе минь сайхан хамтантай сайхан өнгөрч байсан. 40 гаруй жил ажиллах хугацаанд нэлээд хэдэн цагуурын бэлтгэж багш хэмээн дуудуулж явдгаараа бахархаж явдгаа. Миний шавнаар өнөөдөр цагуурын толгой инженерүүд болцсон сайхан ажиллаж яваад бахархаж баярлж явдаг шүү. Ингээд энэ танхимд төлөвлөсөн ирсэн одоо ч ажиллаа хийж суугаа өн мөнхөд үргэлжлэх их түүхийг хамтдаа бүтээлцэж байгаа эрхэм хүндэт ус цагуурч та бүхэндээ эрүүл нэг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За юуны өмнө энэ танхим зөвлөсөн Хинтээ аймгийн цагуурчд болон яг энэ цаг мөчид бид бүхний яриг дааж тасралтгүй хийх ёстой ажлаа ажлын байран дээр хийж байгаа эрхэм цагуурчд, ус судлаачд, цагуурынхан харуул болон Хинтээ аймгийн нийт цагуурчдаа түүх 90 жилийнхэн баярын мэндийг хүргье. Ахмад буурлуудаа Хинтээ аймгийн засаг дарга ноён аюур бун засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг цагуур орчны шинжилгээний газрын улсын шүлзээний газрын дарга улан баяр эрхэм хүндэт зочид төлөөлөгчд үе үеийн инженер техникчид бүх зочид төлөөлөгч та бүхэндээ Хаан Хинтээ уулын аймагт цагуурын байгууллага үүсч өгсөний түүхт 90 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Өнөөдөр бид энэ зөвхөн нэг байгууллагын ойг тэмдэглэх биш, Монгол улсын хөгжил, үндэсний аюулгүй байдал, ард ирэх амь нас эд хөрөнгийг хамгаалах ариун үйлсэд 90 жилийн турш одоо үнэтэй хувь нэмэр оруулан зүтгэж ирсэн хамт олонны хөдөлмөрийг хүндэтгэн тэмдэглэж байна. Миний хувьд бол энэ өдөр маш онцгой өдөр. Мэргэжлийн минь анхны ажлын алхам энэ сайхан хамт олонны дундаас эхэлсэн байдаг. Хинтээ аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвдөө ээлжийн синаптик инженерээс мэдээлэл үйлчлэгийн эхлэлцийн даргын албан тушаалд дэвшин нийт 7 жил ажилласан байна. Энэ ажиллах хугацаанд Ахмад үеийн ус цагуурчид, инженерүүд үе үеийн та бүхнээсээ мэргэжлийн ажил туршлагыг суралцахаас гадна хамгийн гол нь би мэргэжлийнхээ хүмүүжлийг өвлөн авсандаа үнэхээр баяртай байдаг. Энэхүү л өндөр хүмүүжлэлээр тулгуурлан би уран нутгийн салбараас ус цагуур орчны эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон яамны түвшиндээ яг л энэ салбарынхаа онцлогийг ойлгуулах чиглэлээр дэвшин ажиллаж байна. Яг одоогоос 20 жилийн өмнө Хинтээ аймагт ус цагуурын байгууллагын үүсч өгсөний түүх 70 жилийн ойн баярын яг энэ эндэр дээрээс би дөнгөж ажилд орж байсан залуу инженерийнхаа хувьд залуучуудаа төлөөлөн үг хэлэх өндөр завшаан тохиож их сандарч одоо ихтгэлээ тавиад буухтаа хамт олноосоо маш их хайр дэмжлэгийг хүлээж авч ирсэн тэр мөч минь яг одоо тод санаанд минь орж ирж байна. Хинтээ аймгийн ус цагуурын байгууллагын хөгжил дэвшлийн тухай ярихад бидний эрхэм хүн ус цагуур орчны шинжилгээний газрын дарга гэсэн чулуун даргыг
дорсон хүндэтгийг би хүсэж байна. Чулуун дарга маань бидэнд аль зөвхөн мэрэгжлийн мэдлэг туршлагыг өвлүүлээ зогсохгүй цагуурч хүний эрхэм чанар, хариуцлага, үнэн чударгаал сахилах бат эх орон ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ эрхэн нэр төртөө биелүүлэх зэрэг үзлийг төлөвшүүлэн жинхэнэ удирдагч, сурган хүмүүжүүлэгч байсан юм. Түүний хүмүүжүүлсэн олон инженер, мэрэгчлэн өнөөдөр салбарынхаа хөгжилд амжилттай ажиллаж хувь нэмрээ оруулж явж байна. Ахмад үеийн маань өвлүүлсэн зүйл өнөөдөр улам бүр үн цэнтэй болж байна. Учир нь дэлхийн нийтэд тохиолдож уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгаль цаг агарын гамшиг, хүчтэй салхишуурга ганц зүүд, үерийн гамшиг, түүний давтамж ирчвч улам нэмэгдэж, ус цагуурын салбарын хүлээх үүрэг, хариуцлага урд өмнөх жилүүдээс илүү өндөр түвшинд хүрээд байна. Ийм нөхцөлд цагуурын салбарын үүрэг зөвхөн цаг агарын мэдээг боловсруулахад бус шинжлэх ухаанд суурилсан мэдээлэлээр төрийн бодлого, үндэсний хөгжлийн төлөвлөлт, гамшигын эрсдлийн удирдлага, хүн амын аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой салбар болон өргөжин хөгжиж байна. Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд уур амьсгалын өөрчлөлтийн энэхүү сөрөг нөлөөлөлийг даван тулах, дасан зохицох чадварыг бэхжүүлэх хэрэгцээ орчныг бүрдүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг энэ онд улсын хурлаар хэлцэн батлуулсан. Бид мөн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах үндэсний тодорхойлсон хувийн нэмжин зорилтоо шинжилэн тодорхойлж үндэсний дасан зохицох төлөвлөгөөгөө баталсан. Хамгийн гол нь бид энэ жил манай яамнаас бид бүхэн манай агентлаг цагуурчид бид бүгдээрээ 29 жилийн өмнө батлагдсан салбарынхаа хуулийг шинжилэн батлуулахаар ажиллаж байна. Энэ жилдээ багтаан бид нар улсын хурлд өргөн барихаар бүх яамдынхаа саналыг аваад яг энэ ажлыг миний бие гардан хариуцсан ажиллаж байна. Эдгээр эрхцэн бодлого шинжилтийг бодит үр дүнд хүргэх үндэс нь бол салбарын ажилчид та бүхний минь өдөр тутмын үйл ажиллагаанаас шууд хамаардаг. Та бүхний хийдэг ажиглалт, хэмжилт, судалгаа, үнэн зөв өгдөл, өндөр чанартай урьдчилсан мэдээ зөвхөн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор бус улс орныхоо хөгжлийн төлөвлөлт, усны нөөцийн менежмент, хөдөө аж ахуй эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлын чухал шийдвэрийг шинжлэх ухааны үндслээр гаргах үндсэн мэдээлэл болж байд юм шүү. Монгол улс өнөөдөр дэлхийн нийтээр хэрэгжүүлж байгаа эрс сэрэмжлэх тогтолцоо хүн бүрд гэсэн санаачлагыг эрчимтэй дэмжин ажиллаж эрс сэрэмжлүүлгийг бүх түвшиндээ хөгжүүлж ажиллаж байна. Бид бүхэн санаж байгаа 2008 онд болсон Зүүн аймаг бүсийн зүүн 3 аймагт болсон гамшигт үзэгдлээр харамсалтайгаар 82 хүн амь насаа алдаж олон мянган мал хорогдсон тэр үзэгдэлд цагуурчид бид нэр эрвих дөрийнхээ ажиллаж 5-аас 10 хоногийн өмнөөс маш эрчимтэйгээр өндөр таарстайгаар урьдчилан мэдээлж байсан ч гэсэн олон хүний амь нас эрсэж байсан. Тэгэхээр эндээс бид бүхэн бол цаг агарын урьдчилан мэдээллийг үнэн зөв тодорхойлох бус тодорхойлохоос гадна дарга нар байгууллагад хүргэхтэй ч биш хамгийн эцсийн хэрэглэгчийн гар дээр шууд хүргэх нь чухал юм а гэдэг санаачлагыг төвшүүлж манай аймгийн зүгээс бид бүхэн тухайн үеийн ажиллаж байсан удирдлага инженерүүд бид бүхэн санаачлан багц мессеж гэдэг санаачлагыг хөгжүүлээд 2009 он гэхэд 1600 малчны гар дээр Хинтэн аймгийн 1600 малчин шууд утсан дээр мессежийг авдаг болсон. Энэ нь өнөөдрийн түвшинд өргөжин үндэсний хэмжээний ажил болон цэцгэлсэн байдаг. Цаашид бид ажиглалтын сүлжээг өргөдгөх автомат станц, цагуурын ардаар зэрэг шинэ технологиг үе шаттай нэвтрүүлэх, хиймэл дагуулах, тоон прогнозын загварчил, хиймэл оюун ухаанд суурилсан урьдчилан мэдээг хөгжүүлэхийн зэрэгцээ хүний нөөцөө бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хөгжлийн оролцоог өөрийн салбартаа татан оролцуулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Хинтэн аймгийн ус цагуурын байгууллагын 90 жилийн хугацаанд бид бүхэн зөвхөн мэдээлэл үйлдвэрлэегүй. Бид бүхэн харин олон шилдэг инженер, эрдэмтэн, удирдах ажилтныг төрүүлж салбарын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулж ирсэн, дандаа манлайлагч байсан бүтээлч хамт олон байсаар ирсэн. Энэ түүхийг бүтээлсэн үе үеийн ахмад ажилтнууд, инженер, техникчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэнд зуны намрын өндөр хааны сайхан өдрийн мэнд хүргье. За энэ сайхан түүх доод үг хэлэхлээр юуны өмнө түүх дурсан гэж бодож байна. Тэгээд би та бүхний чиглэлгүй нэг бяцхан түүх хэлээд үгийнхээ хэнд дурдъя. 40 жилийн өмнө сургууль төгсөөд тэр үеийн хоржуу дарга байсан, та нар баг мэдэх бах. Удирдах газрын орлогч дарга байсан. Тэр хүний өрөөнд Хинтэн аймгийн улс судлалын инженер яваа гэсэн томилт аваад тэгээ шууд гэр орон руугаа явуулдаг. Би ч ордгүй юм байна. Тэгээ шууд энэ хонгоцоор өндрөхөнд бууж байлаа. Тэгээ намайг ирэхэд тэр үед дарга нь ажлаар хөдөө явчихсан.
миний ажил амьдралын шийдэх хөнгөө. Тэгээ би 1-2 хоног станцын өндөр станцын техникч за оператор нарын өрөөгөр 1-2 хоног өнгөрөөсөн. Тэр хоёр маань энд сууж байгаа. Одоо манай Алтан заяа Саруул хоёр. За тэр хоёрын хоолыг буудаад ингээд 1-2 хоног өнгөрөж ирсэн юм аа. Тэгж одоо ингэж өндөр ханд буужаа. За тэгээд юунаа би нэг тушаалын хальт дурдъя. Тушаалыг манай нөхдөд болоод өгсөн байна. Энд манай гомдтор намайг ажилдаа оруулсан тухай авсан тухай нэг тушаал байгаа юм да. Товчхон дуртай би аль хурдан та нэгтэй уулзах хөө хичээнэ. За тушаал нь дугаар нь 87 оны 8 сард бас сүүлд гарсан болтой юм байна. Тэгээд нэгд нь болохоор Ленинград төгссөн нөхөр Оюун Баатрыг одоо ус судлалын станцын бас дарга инженер гэж байгаа. Тийм албан тушаал байсан байна. Бас дарга болцсон байсан байна. 7 дугаар сарын 20-нд ихлэ ажилласан байгаа. Энэ нөхөрд 650 төгрөгийн цалин олгоё. За дээр нь бас сургууль төгсчирсэн тэтгэмжийн өгье гэсэн байна. Тэр үе чи бас сургууль төгсчирсэн залуучууд бас ингэж тэтгэж дэмжиж байсан юм байдаг юм байна. За ийм тушаалаар би эхлээд энэ Хинтээ аймгийн ус цаврын сайхан хамт олонгийн сайхан нутагт ажил амьдралын гараа эхлээд тасралтгүй 38 жил ус цаврын салбарт усны салбарт ажиллаад 2 жилийн өмнө би тэтгэвртэй гарсан. Ус цаврын хүрээд ингээс. За баярлалаа. Өнөөдөр Ахмад ажилтан чөлөөт иргэн болчоо явж байна. Тэгээд би Хинтээ аймагт 4 жил ажилласан байдаг. Астунд нь сэрд яваад амьдсан бас. За тэгээд энэ сайхан өдөр нөхдөөсөө бас дурдъя. За юуны өмнө би тэр дээр хэлсэн иш гом дээр жиж хүний тушаалаар би ажилд орж байлаа гэж. Тэр хүн маань Хөвсгөл аймгийн хүн, Хөвсгөл аймгийн галт сум гэж ярьдаг. Усны инженер хүн. Тэгээд би шинэ усны мэргэжилтэй тэр хүн чинь олон жилийн туршлагатай монд хүн байсан. Залуу төгссөн оюутан бандыг бол тэгээд дор нь усны сургаад би тэгээд удлуу гайгүй усны инженер хийдэг болсон. Тэгээд тэгж намайг их дэмжсэн мондог дарга байлаа. За дараа нь Бадарчгоо маань ус цаврын одоо бас хийгээгүй ажилтгүй мондог инженер хүн байсан. Орос хэлтэй, Орос төгссөн Бадарчгоо маань байна. За Чуукон хүн байна, Чууко дарга маань байна. Олон хүний нэр дүр байна. За Гисрэ маань байна, Дорч хүн маань Дооё гэдэг бидэнтэй. Тэдэнтэй бид нар олон жил сайхан ажиллаж үргэлж явлаа. За энд сая баяраа гэж үг хэлсэн. Би чинь ирээд баярын нүгээрээ амьдарч байлаа 2 жил. Одоо баг эдний хүүхд болчиххаа тэгээд одоо эднийхэн гэр бүлтэйг ойр дотн явдаг. За хөөцөлгөл манай шагдруу сенат инженер байлаа. Энд одоо 2 сенат бидэнтэй хамт ажилласан 2 сенатын бас ойд ирчээ сууж байна. Дарахнаас манай оюун ирсэн байна. Өчтөр надтай хамт манай оюун цэцэг ирлээ. За ингээ олон сайхан нөхдүүд байна. Одоо манай Должин сүрмөн тэн суужсэн тийм манай насаар ажилласан манай өндөр станцын ажиглагч техникч Должин сүрмөн байна. За Эрдэнэбаатар мөрөнд одоо ажиллаа хийгээд явж байна. Одоо бидний дундаас хамгийн сүүлд үлдчихэд одоо ус цаврын байгууллагатай ажиллаа хийгээд явж байна. За Эрдэнэчлийн марчнаас боо юм болно шүү. Эрдэнэчл байгаа. Тэгээ ирсэн үү? За Эрдэнэчл Багнуур төвчөөс Багнуур ус цаврд бас олон жил ажиллаад бас насаараа ус цаврд ажиллаж төрүүлсэн нөхөр маань байж байна. Тэгээ ингээд дурдаа олон хүн байна. За бас би усны хүн бас ажигч нараа дурдмаар байна. Миний бараг анхны томилчих байсан баха. Ононд очижсэн. Ононд дадал тэнд дэмблэж мондог багш байлаа. Багш хүн байсан. Багш хүн гэхлээр бичих өссөн ондогтай тийм сайхан багш бүрээд байлаа. За дараа нь миний одоо бас анхны томилтойрсон уулзж ирсэн зоргиог сайхан залуу. Хурх тий хинтээ урхан ажиллаж байлаа. За тэрний гэрэг нь одоо тэр ажлын өөрчлөлтөд дүр хүүхдийн өөрчлөлтөд сайхан ус судлалын ажил хийгээд явж байна. За тэгээд жавхаа хүүхдүүд их баярлдаг шүү. За энд манай Бадам гараа ирчээд байгаа. Батчрэтийн. За биндний алдартай 2 хүн байна. Мөнхөр туул гэдэг хүн баг мөнхөр туулгаар холбоог үүсгэсэн байгаа бох тий. За ингээд олон сайхан нөхдөд дуртай сайхан байна. За би анхныхаа томилтыг хинтээ яасан тамид бичиж өгөөд за чи амраад ирээ. Одоо шүд гэртээ ирээд амраад ир. Харин гэхдээ чи Доронтоос ус судлалын станцын нүүлж ирэх шүүсэн тамид тавьсан. Тэгээд Доронтын ус судлалын станц нэг нүүбийн шугамар байгуулагч учраас асар их багт хөрөмжтэй. Тэр үед одоо пүүлэн гэж машин байдаг байсан та нар сайн мэдэх бах. Одоо Бэрх Чавсангийн хооронд Жонш зөөдөг байсан те. Тэрээр баг 4 шахуу гарч ирсэн байдаг шүү. Олон сайхан шинэ багжууд зай мотор өчнөө юм байсан. Тийм багж тавьчаад ингээд Хинтэд 87 онд Хинтээ аймгийн ус судлалын станцын түүх тавигдсан байна. Айгуул сайхан 80 дараа жил айгуул 40 жил хойг хийх юм байна те. За тийм Хинтээ ус станц бий болсон. За тэгээд
чи хаана явах. Тэгээд тэрнээс хойш манай улс судлалын стандарт дандаа өндөр амжилттай явж байгаа 87 оноос хойш 40 жил сайхан амжилт гаргалаа. Сая Хэрлэн даргын илтгэд олон сайхан амжилтын дурдлаа. Хамгийн сүүлийн жишээ ихэд одоо 25 онд одоо улсын бүх харуулуудын тийм ээ 100-тай орчим харуул байхад тэрний одоо нэг номер төрүүлсэн. Тэгээд улс тэрүүн харуул болсон Хэрлэн өндөр хааны манай тоог үзээ тогтмоор байна. За үзээ тогтоо баяр хүргэе эндээс. Хаан Хинтээ уулын аймагт ус цагуурын алба байгуулагчны түүх 90 жилийн ойн баярын мэндийг зочид төлөөлөгч үеийн Ахмад буурлууд одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаа баярын мэнд хүргье. 60-80 жилийн түүх дойгоо ажилтан албан хаагчдтайгаа дуурал дууныг докторвол хүч нэгээр өргөн дэлгэр сайхан арын албанд ажиллаж байсан бол өнөөдөр 90 жилийн ойдоо урилгаар оролцож байгаадаа би баяртай байна. Тэртех 30 жилийн өмнө Бардакын цоорхой шар 469 ногоон 3 дугуйтай 31 ажилтан албан хаагчтай 3 сараар цалингаа тавьж чадахгүй хэцүү байлаа. Өнөөдөр тэгэхэд 4 давхар офисын барилгатай хэдэн тэр бумаар хэмжигдэх хөрөнгөтэй ус цагуур минь өргөжин тэлж байгаад баяртай байна. Монгол сайхан эх оронд минь ус цагуурын алба үеийн үед өргөжин хөгжиж мандан бадарч байг. Төрмөн төвшин түмэн олон амгалан байг сайхан баярлаарай. Йоо яас хэцүү юм бэ? Ямар өдөрний улаан төвийн мотор Комбын Санкоя. Айбури Монголын ерөнхий зэрэг өдөрний улаан төвийн мотор Ловсгийн анчиг.
баяр зориулсан өнөөдрийн тоглолт хангалттай шоуны уран бүтээлч манай бүхэнд мөрөслөөр тоглоно. За тоглолтын араас энэ жилийн зориулсан баримтат төгөлдөө бүхэнд үзэж сонир болгож байна. Тийм учраас манайхан шагнал аваад суултаа тавьдаг утга зөвлөж өгч байна.
Sultan. Энэ бол судлалын хостанд байгаа. Тэгээд дахин энэ агуулгын ахмад цагийн хөтөлбөр хостанд дээр үзнэлээ судлалын хостанд Монгол улсын хэмжээнд
хамгийн түрүүнд шутлын хөтөлбөртэй хостондар нэрээр гэж хэлсэн. Зөвхөн шутлын хостондар бүрэлдэхүүн байна. За, бүгд маш баярлалаа. Шигдэл өгөөч. Айгуулсан